Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг танд үргэлжлэн хүрж байна. Хайр бол хөдөлгөгч хүч гэсэн сэдвээр бид нар зочинтойгоо ярилцж байгаа. Харин өнөөдөр зочныхоо ажилдаг газар бас ирчээд байна. Харин номын санд ажилладаг гэж бити бодоорой. Тэгээд өөрийгөө бас товчхон танилцуулаач. Хаана ямар үйлчлэл хийдэг вэ? За би Бетан Тосхон гэдэг христийн чуулганы пастораар үйлчилдэг. За түүнийхээ хажуугаар Библийн сургуульд бас багшаар үйлчилдэг байгаа. Тэгээд энэ бол манай Библийн сургуулийн номын сан байна. За. Багш хүн ч магадгүй энд хамгийн их цагаа өнгөрүүлдэг гэж магадгүй. Энэ номнууд чинь л бидний ашиглаж байгаа гол зэвсэг тийм ээ хэрэглүүр хэрэглэх түн маань болж өгж байгаа. Эдрийгээ уншиж судалж бас энээсээ өнөөдөр бид нар бас өөрсдийнхөө зааж сургаж байгаа гол Христ итгэлийн онол теологийн хичээлүүдийг бид нар оюутнуудад бас зааж сургаж бас явж байгаа. Тэгээд магадгүй үзэгчтэй хувьд бас нэг зүйл сонирхож яж болох юм. Энэ хүн ч төрхөөсөө пастор юм уу? Яаж явж байгааг энэ пастор гэдэг юм хэрэгжлээ тий. Ерөн сурах холбоо энэгээр ажиллах болов. Би 1993 онд Дон сургуулийн 9-р ангийн сурагч ах үедээ Иесус Христийн тухай сонсч ирсэн. Тэгээд найзаагаа дагаж анх цуглаанд очиж үзчихлээ. Энэ бол миний амьдралын хувь тавилан бол ер нь тэр чигээр нь өөрчилсөн гэж хэлж болох юм тийм ээ. Хэлж болохоор байна. Тэгээд ер нь хүний амьдрал ер нь утга учиртай байх хэрэгтэй. Өөрийгөө ер нь утга учиргүй амьдарч байгаа гэж боддог хүмүүс байхгүй л тийм мэдээж. Гэхдээ хүн ер нь хэр юу гэдгийг амжилттай амьдарсан гэхээсээ илүү хэр баян чинэлэг амьдарсан гэхээсээ илүү хэр алдар нэртэй амьдарсан гэхээсээ илүү хэр утга учиртай амьдарсан бэ гэдэг нь ихээхэн чухал болоо миний боддог. Хүний амьдралын төлөө гэхлээр ерөөсөө л энэ хүнд чи өөрийн гэсэн ерөөсөө амьдрал байхгүй юм шиг гэр зарим шууд бас хүлээж авах байгаа байхгүй. Байх уу байлгүй яах вэ өөрийн гэсэн амьдрал тийм ээ. Хүн хэдий хэр бусдын төлөө амьдрын төдий чинээ өөрөө жаргалтай байдаг. Манай монголчууд суугаасаа ярьдаг штэ. Бусдын хэрэг бүтэл өөрийн хэрэг бүтнэ гэж тийм ээ. Санаа сайн бол заяа сайн. Санаа сайн бол заяа сайн гэж тийм ээ. Тэгэхээр бид бусдын төлөө амьдарч байгаа цаг тийм хүн л ер нь хамгийн аз жаргалтай амьдардаг. Ямар хүн хамгийн аз жаргалгүй амьдардаг вэ гэвэл зөвхөн амин хувийнхаа төлөө явж байгаа хүн л яг өнөөдөр аз жаргалтай юм шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ тэр хүний доторх амьдрал бол утга учиргүй хоосон байдаг шүү дээ. Тийм болохоор яг пастрын ажил үйлчлэл хийгээд олон хүмүүст Библийн сургаалыг зааж сургаад тэдгээр хүмүүс маань тэр сургаалыг дагаж мөрдөж амьдрахад нь тусалж заавар зөвлөгөө өгч тийм ээ. Хайр халамжийг үзүүлж нөгөө талаар бас тэдний чинь манлайлан удирдан чиглүүлж оюун санааных нь зүр сэтгэлийнх нь удирдахч болж явна гэдэг бол энэ бол хамгийн сайхан ажил. Энэ бол энэ дэлхийд ирэх хамгийн сайхан ажил. Энэ ажлаараа миний хувьд бол маш их бахархаж явдаг. Тэгэхээр хүмүүс яг зүгээр энэ дашин бас нэг юм ярихад те хүмүүс ер нь аливаа ажлын сайхан талыг нь бодож ирээдүйд карьер авахаа бодож юм амжилтанд хүрэхээ бодож алдар нэртэй ашигтай болохоо бодож ер нь ямар нэгэн ажлыг сонгодог байх. Гэхдээ үүний сацуу тэр амжилтанд хүрэхийн тулд хүн бол бас тодорхой хэмжээний золиос гарах хэрэгтэй байдаг гэдгийг бас олон хүмүүс бас мэдчих хэрэгтэй. Ямар ч золиос байхгүйгээр ямар ч амжилт байхгүй гэдгийг ямар нэг юм амсаж үзэхгүйгээр тий бид нар ер нь олон хүн ер нь мэдж байгаа дөө. За маш их баярлалаа. Тэгээд ямар ч хоёлаа сэдвээ бас үргэлжлүүлээд студидтэй ярилцъя тий. За тий. За баярлалаа. За ингээд хоёул студид яриагаа үргэлжлүүлье. Тэгээд хайр бол хөдөлгөгч хүч гэдэг нэрлэлсэн байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө миний эргэн тойрондох найз нөхөд болоод гэр бүлийнхэндаа за хайртай хандаа ч юм уу найздаа ч юм уу ингээд хайрын сэтгэлээр бид нар харилцаан дээр харуулах хэрэгтэй надад хайр байгаа гэдгээ. Гэтэл үргэлжлүүлээ тэгвэл надад миний зүрх сэтгэл дотор хайр байгаа, чин сэтгэл байгаа гэдгээ бас нөгөө хандлага буюу миний хийж байгаа ажил үйлс дээрээ бас гаргах нь ямар ашигтай юм бэ? Ямар хэрэгтэй юм бэ? Одоо энэ нийгэмд бол би өөртөө надад миний захирлын өгж байгаа цалинд нь тааруулаад хийхэд л хангалттай. Надад ерөөсөө илүү юм хийгээд байх шаардлага алгах ч юм уу. Яг иймэрхүү үзэл бодлууд бол олон байна шүү дээ. Харин тийм. Ер нь сэтгэлээ шингээж хийсэн юм цаанаа нэг чанартай болдог тийм. Аяг таг угаах ч гэсэн тийм зүгээр нэг дэгсэн гэсгээд нэг угаас нэр зүгээд ч юм уу эсвэл ингээд нэг ямар ч угаас шүүгээд өнгөрцөн юм бол гал халтартсан тостон зураа тавьчихсан ч юм уу нэг юм bijдэг. Гэтэл тэрийг бүр үнэхээр нэг сэтгэлээ зориулаад нэг юм хийсэн юм чинь
шал өөр байдаг. Тэгэхээр ажил амьдрал дээр ч гэсэн яг адилхан тий. Ерөөсөө хүн сэтгэлээ зориулаад хийж байгаа зүйл болгон үнэхээр чанартай байдаг. Тэрийг хүн харна, мэднэ. Тий. Дагаад тэрнийхээ дараа яадаг вөхөр тэр хүн одоо тэрнийхээ үр ашиг хүртэн шүү дээ. Хүн өнөөдөр сэтгэлээсээ юмыг хийгээ явж хахад тэрний үр ашиг заавал гардаг. Өөрөөр хэлбэл тэр ажил чанартай болдог. Чанартай болж байгаа ажлыг харж байгаа хүмүүс яг тэр хүний өшөө илүү одоо дэвшүүлэн одоо өөр одоо юу гэдгийг одоо өшөө илүү боломж болцоог тэр хүн олгодог. Гэтэл одоо юу гэдэг надад нэг ийм цалиу өгж байгаа чи энд нь харуулад хийчихээ гэдэг байдлаар юмд хандах юм бол тэр хүн мөнхөд тэндэл байна. Тий. Яг бол тэр хүрээний дотор дарга нь бол за энэ хүний ийм хэмжээнд л байдаг юм дөө гэсэн байдлаар дараа нь ч гэсэн эргээд одоо юу гэдэг ажил олгогч нь ч гэсэн тэгж бодно шүү дээ. Харин илүү хийх юм бол хүн яадаг вэ? Үнэхээр тэрийг хараад сэтгэл хөдлөдөг байхгүй. Энэ хүн илүү сайн хийж чинь. Баг авж байгаа мөртлөө сайн хийж чинь. Тийм учраас энэ хүнийг үнэхээр би одоо илүү өгөх ёстой мэн, илүү үнэлэх ёстой мэн гэж хүмүүс бол бас ойлгодог тийм. Яг нөгөө талаар гэхдээ зүгээр нэг хүний хөдөлмөрийг нэг ашиглаад бай гэсэн нэг хүмүүс бол мэрсэл байдаг л да нийгэмд тийм нийгэмд. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөө л хохирно. Яг тэгвэл тэр хүмүүсийн хажууд хизээч ажилд нь тогтдоггүй л байхгүй юу? Тийм тийм. Харин яг үнэхээр сэтгэлд зүрхээ зориулаад ажиллаж чадж байгаа нэгнийг үнэлж чадж байгаа цагт тэр компани, тэр байгууллага, тэр хамт олон амжилтанд хүрнэ. Тэр одоо үр ашгаа хүртэн тэр дарагч одоо амжилтанд өөрөө хүрнэ. Тэрийг нь ашиглаад зүгээр хүний хөдөлмөрийг хямдхан үнэлээд явуулаад байгаа хүн бол тэр бол яг өнөөдөр хожоод ээж болно. Өнөөдөр ингээд юу гэдэг би нэг бага хэмжээний мөнгө өгөөд энэ хүнээр их юм хийлгээд өнөөдөр надад ашигтай болгож маргааш би өөрөө эргээд би өөрөө ашиггүй байдалд очино тийм ээ. Тэр энэ бол төр зургийн юм баг. Харамсалтай нь хүмүүс өнөөдөр яадаг вөхөр төр зургийн ашигын төлөө хамаг нөгөө үн цэнтэй зүйлээ төр зургийнхаа ашигын ард ингэж хайчдаг. Тэгээ солилцдог. Манай монголчууд тэгж ярьдаг шүү дээ. Хүндээ хөнгөнөөс өгнө гэж. Хүндээ хөнгөнөөс өгнө гэдэг чинь заавал нэг бага үнээр том юмыг авахтаа гол нь биш шүү дээ. Яг үнэндээ өнөөдөр би хүний тэр зүр сэтгэл юм уу эсвэл яг тэр чанартай хийж байгаа зүйлийг үнэлэхгүй байснараа би дараа нь тэр үнэ алдчих байгаа байхгүй. Энд чинь би хүндээ хөнгөнөөс өгөөл хачиж байгаа яг үндэ. Тэгэхээр гаднах одоо нөгөө хэлбэр гэдэг ямиг бид нар харахаасаа илүү яг тэр дотоод мөн чанар гэдэг ямиг харах нь чухал тийм. Хийж байгаа хүн ч гэсэн өөрөө тэрэндээ их ач холбогдол өгөх нь бас их чухал байгаа. Африкт нэг ийм түүх болсон гэж босон явуулсан юм. Энэ нэлээд хэдэн жилийн өмнө болж л дээ. Африкийн одоо нэг урт зовоохонд амьдардаг омгийн хүмүүс. За манайхан ер нь зэрлэг омгийнхан гэж ярьдаг тийм. Тэд нар Америк явж л дээ. Нэг одоо хэдэн хүн нийлээд ингээд одоо нэг шугамар л явж л дээ. Нэг аль биесны шугамар Америк яваад. Тэгээд хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан гэхээр каран тонголгол ус гоочгол хамгийн их таалагдсан гэж байгаа байхгүй. Тэгээд гайхдаг байсан гэж байгаа байхгүй. Ингээд каран тонголгол ус гоочл ямар сайн юм бэ? Ямар гоё юм бэ гэж бодсон гэж. Тэгээ нутаг ууц болсон чинь тэдний нэг нь карант хөдөлтөж аваад гэртээ харьсан байна гэж. За. Тэгээ очиод овоохотоо ороод нөгөө муу шаврын овоохоныхаа ханд нь карант зааж байгаа Монгол гэсэн. Гэрүүлийнхаа та сони юм үзүүлээгээд овоолгос бодож ус гоочгүй. Тэгээ нөгөө гайхаад тэгээ нөгөө хүн хэлчихгүй эндээс ингээ ус гоож тийм аа. Америкт ингээ гоожод байсан. Тэгээ би гоожно гэж бодоод энийг би аваад ирсэн. Ийм л юм байсан. Яг энэс л гоожно гэж бодоод. Тэгээд одоо тэр нь ингээ бөөн одоо инээдэм ханиадсан болоод энэ бол босон явдал энэ бол тэгээд одоо баг онгоо шиг ингээд яригддаг юм болсон юм байна л да. Тэгэхээр манай хашруу юу мэдэхгүй байсан гэхээр цаа талд нь байгаа тэр усны системийг мэдэхгүй байсан тийм. Наад гадна талынхын нэмийг бол одоо энэ байх юм бол болно гэж бодоод байсан. Тэгэхээр бид нар ч гэсэн амьдралд яг ингэж ханддаг юм шиг санагддаг байхгүй. Ер нь ямар нэгэн зүйлийг өнгөн талаас нь даган дөөрэх айгуу дуртай, өнгөн талаас нь юмыг ойлгох дуртай. Гэтэл цаана байгаа яг амин сүнс буюу мөн чанарыг бид нар ойлгохгүй яваад байдаг. Тэгээд юмыг нэг бол гаднаас нь хараад сайлаад байдаг, нэг бол гаднаас нь хараад муулаад байдаг. Гэтэл яг үнэндээ дүгнээд идэг тий. Цаана юу байгаа юм бэ гэдэг юм үнэндээ. Хүн хүндээ ч гэсэн яг ингэж ханддаг штэ. Бид нар хүнийг зүгээр харж байгаагаар л ханддаг. Харагдж байгаагаар л шууд дүгнээд байхгүй тий. Өнийг энэ юм байна нэг тийм учраас энийг иймэрхүү. Гэтэл тэр хүний дотор ямар агуу одоо эрдэнэс нуугдж байгааг бид нар мэдэхгүй байх тохиолдол байдаг штэ тий. Өчигдөр би нэг наажтайгаа уулзаад ярилцж байсан чинь түрүүний тэр нөчин сэтгэл гэдэг дээр нөхөртөн тохиолдсон явдлыг надад ярьж байгаа байхгүй. Нөхөр нь ерөөс ажил олдохгүй. Өөрөө болохоор гайгүй компанид ажилладаг. Тэгээд нэг арга хэмжээ зохион байгуулж исэн гэж байгаа юм. Тэгээ ерөөсөө төлбөртөө баахан ингээл урлагийн амир авчраал тэгэл дуулуулаад ч юм уу тэгэл бүжиглүүлээл ингээл юм хийж исэн чинь
нийгэм хэрэг болоод нөхрөөрөө авчруулсан гинэ. Тэгээ нөхөр нь ирчихсэн байсан. Тэгэл нөхөр нь би нэг дуулчих уу? Өөр дуулдаг хүн байсан юм байна. Тэгээд хоёр дуулчих уу гээл. Нэг хоёр дуу дуулчих уу гээл тэгсэн гинэ. Тэгэхээр нэхнэр нь чамд мөнгө төсөглөөгүй, чамайг дууллаа гэж чамд цалин өгөхгүй штэ яах юм бэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи үгүй би зүгээр л сэтгэл гаргаад дуулаад өгчий гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр өө за тэгвэл тэгтэй гээд. За тэгээд нөхөр нь дуулсан. Дуулсны тэгээд үйл ажиллагаа дууссан. Тэрний дараа тэр үйл ажиллагаан дээр ирсэн нэг компани нэг эрх мэдэлтэн ирээд яасан бэ гэхээр ажлын санал тавьсан байгаа байхгүй. Ажлын санал тавиад тэгээ одоо ажилтаа болсон. Тэр яг эндээс бас ингээд ажиллахаар хүнд ингээд нөгөө чин сэтгэл тэгээд ингээд ямарваа нэгэн зүйл ингээд хайраар ингээд те тэр залуу магадгүй цалин өгөөгүй юм чинь би энэ дуусан жалаа байсан жалаа зүгээр сууж исэн бол тэр ажил олдох байсан уу те гэтэл яг нөгөө яагаад юм нэг нөгөө монголчуудаас ярьдаг штэ чин сэтгэлийн үзүүрт нөгөө шар тус тэгэл те яг тэр байдлыг өчигдөр ярьж хахад нэрэл ингээд хүн цаанаа л нэг чин сэтгэл гаргах үед, хайр гаргах үед эргээгээ тэр зүйл нь хизээш хоос үлдээдэггүй. Ямарваа нэгэн сайн сайхан юм улбаанууд дагаж түүний амьдралд нь үр өгөөж өгсөөр байд юм аа гэдэг үгийг л яг өчигдөр баталсан л та. Тэгээ би тэд бас яг ярилцаа сууж исэн. Тий, яг зөв. Тэгээд наадах чинь ингээд одоо сонсоход бол яг надад бас яг тэгж бодож байгаа байхгүй. Одоо ингээд нийгэм дээр аюул олон залуучууд ажилгүйгээ явж идэг. Ажил бас байхгүйтэй биш байдаг. Гэхдээ ороод хийхээр цалингийн гол нь орчны гол нь ингээд бүх юм нь гол нь. Тэгэл гарчдаг. Тэгэл дахиад өөр нэг ажилд орно. Дахиад орчны гол нь цалингийн гол нь бүх юм нь гол нь гарчдаг. Яг гоо мэдээж ажлаас гарч байгаа янз янзын шалтгаан байгаа. Цаад ажил олгогч нар нь бас өөрсдөө хуулиа дагддаг ч юм уу хүнтэйгээ одоо муухай харьцаж байгаа дарамт шахалт үзүүлж байгаа учраас гарч байгаа хүмүүс ч байгаа. Мэдээж тэрийг бол үүсэхгүй. Гэхдээ залуучуудын өөрсдийн сэтгэлийн хандлагаас ихэн бас болоод байгаа байхгүй. Би тэр талаас нь ярьж байгаа. Тэгэхээр тэд нар яадаг вөхөр ороод би чин сэтгэлээсээ ажиллаад ирээдүйд одоо юу гэдгийг би тушаал дэвшиж болно. Эсвэл би илүү одоо орлоготой болж болно гэж бодохын оронд эхлээд надад аюу гоё юм өгөх ёстой. Тэхийн бол би ажиллана гэдэг сэтгэлгээч өөрөөс явахгүй байхгүй. Хань эхлээд би зүтгэе. Харин дараа нь өөрчлөгдөн гэдэг сэтгэлгээгээр явмаар байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тарьснаа хараадаг зарчмыг бид бүгд мэддэг шүү дээ. Угаасаа эхлээд тарихад ямар зовлонтой байдаг үлээ тийм ээ. Харин дараа нь хурааж авдаг шүү дээ. Тарихгүйгээр хурааж авах нь байхгүй. Манай монголчууд чинь энэ чи юу гэж ярьдаг вөхөр эр үхрээс илгэн дараг саана гэж ярьдаг шүү дээ тийм. Энэ боломжгүй тийм. Гэхдээ яадаг вөхөр эхлээд тариагүй юм байж тариагүй юм хурааж авах гэж оролдоод тэгээ юу ч хураагдахгүй болох нөө болиг хайж гарчдаг. Тэрний оронд эхлээд надаас зориулт гарах хэрэгтэй. Надаас нэг талаар золиос гарах хэрэгтэй. Тэрний үр дүнд би эргээд үр дүнгээ авна гэдэг юм чинь ингэж явна шүү дээ. Тэгэхгүй би юу ч гаргаагүй юм байж шууд бүх юмыг ингэж авна гэдэг сэтгэлгээгээр хаач гэсэн ажилд орох юм бол тэр хүн бол хизээч явахгүй, хизээч амжилтанд хүрэхгүй, хизээч одоо юм бол хийж гэдэг. Олон оюутнууд ингэж анзаарсан бол голоод нөхцөлөө голоод хүнийг шүүмжлээл. Хүлээгээ суугаад идэг. Хүн шүүмжилсэн комент бичээл тэрийг айгу ухаантай болчлоо гэж ойлгоод яваад идэх хүмүүс одоо нийгмээр дүүрэн болчлоо шүү дээ. Тэгээд чаддаг юм нь хүнийг айгу муухай үгээр доромжлох тэгэл болоо. Тэгэл зүгээр мэдлэггүйгээр гайхуулдаг. Тэ? Тэгээ тэрийгээрээ баг би бусдыг ялаад байна гэж аархаж тэ хамгийн муухай үгээр хүнийг гутаанд оромжилж байгаагаа л одоо нийгмийн идэвхтэй байна гэж ойлгодог. Тэрийг айгүй юм үг хэлдэг амар одоо юу гэх одоо юу гэдэг амар би илэрхийлж байгаа гэж ойлгодог. Гэтэл ямар ч мэдлэг боловсрал байхгүй. Ямар ч одоо юу гэдгийг за яг хүн сургууль сураагүй байж болоо л да. Би мэдлэг боловсрал гэдэг зөвхөн тэр үүднээс нь яриаг байна. Ямар ч соёл байхгүй. Үүндээ зүгээр хүний хайрлах гэдгээл гайхуулдаг манайхан. Тэгэхээр ийм байдалтайгаар бид нар үүндээ бол урагшаа явж чадахгүй шүү дээ. Тэгээ би өөрийнхөө амьдралд тохиолдсон нэг жишээг хаалцахад 90-ад оны сүүлээр би нэг төрийн бас байгууллагад ажиллаж байсан. Энэ бол тухайн үед бол гадаадын хөрөнгө оруулалтын төрийн бас байгууллага байсан. Тэгээ тэнд бол яг гадаадын хэд хэдэн мэрэгчлэлтэнгүүд ажилладаг. За мэдээж миний цалин бол бага. Тэгээ би яг урдаа байгаа юм а хийгээл явдаг. Тэгэхээр ер нь яг мэдээж би байгаагаараа юмдаа одоо юу гэдгийг шудраг хандахыг хичээгээл ажиллаа сайн хийх хичээгээл тэгэл авж байгаа цалингаа тэгэл их нартайгаа хоёулаа амьдралдаа ингээл яаж ийгэл зохицуулаад хүргээл ингээл явждаг. Тэр үед нэг одоо гадаад хэд хэдэн ажилчид байсан. Нэгэнтэй би нэлээ найз байсан. За тэгээ удалгүй 2-3 жил ажилласны дараа нөгөө найз маань одоо өөр улсад ажиллах гээд ингээд яваад гисэн л дөө. Тэгээд би тэр чинь эндээ үйлдэл ингээл ажил төрлөө хийгээл ингээл явсан. 4 жилийн дараа би нөгөө байгууллагаас өөр байгууллагад ороод ажиллаж исэн үйл дээ.
Тэгсэн чинь яг одоо 4 жилийн дараа миний одоо ороод ажиллаж исэн байгууллагын захирлаар тэр найз маань томилогдоод буцаад Монголд хүрээд ирдэг баг. Тийм үү. Тэгээд тэр хүн хурж ирээд яасан гэхээр өөрийнхөө одоо захирлуудын зөвлөлдөө намайг дээш нь тушаал төвшүүлж аваад тэгээд одоо миний цалин байр суурь одоо бүх юм чи ерөөсө суг өсдөм байгаа юм шүү дээ. Тэгээд надад хэлжсэн байхгүй төөги надад яг чам шиг хүн хэрэгтэй байна. Би чамайг мэднэ гэж хэлжсэн байхгүй. Тэгэхэд би юу бодчихсон гэхээр 4 жилийн өмнө энэ хүнтэй ажиллаж байсан маань тэр одоо хожим нь тэр одоо юу гэдгийг бүх тал дээр суур болж өгсөн байгаа. Гэтэл би тэрийг би одоо энэ сайн хандаад бай. Тэгэх юм бол энэ явчаад 4 жилийн дараа ирж намайг тушаад төвшүүлж би юусо бодоогүй шүү дээ. Тухайн үедээ би тухайн хийж байгаа юмдаа ямар ч ашиг харахгүйгээр зүгээр сэтгэлээсээ л хандсан. Гэтэл энэ маань өөрөө миний дараагийн маань амьдралын шатын маань суур хүчин зүйл болж өгч байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар юмаа голоод юмдаа ингэж хандаал ингэж байгаа хүн маргааш хизээч дэвшихгүй байхгүй. Яг л энэ чинь хүмүүс харж байгаа. Тэгэхээр би тэр хүн 4 жил яваад өгсөн 4 жилийн дараа Монгол буцаад ирнэ гэж би бодоогүй мэдээгүй. Тэр хүн ирэх эрэхтэй миний ажиллаж байгаа байгууллагын дараагаар хүрээд ирнэ ч гэж би мэдээгүй. Тэгээ нөгөө хүн маань хурж яасан гэхээр энэ байгууллагын хүмүүсийн дотроос хамгийн сайн мэдэх хүн маань төгий чи. Чи л миний хажууд ойр бай. Чи л энэ хилцгийг хариуц. Чи л энэ ажлыг хий. Яах юм? Тэгэхэд би үнэхээр баярлж ирсэн байхгүй хүн тухайн үедээ юмдаа сэтгэлээсээ хандаад явхад хожим маш их олон үе таалуудыг нээж өгдөг юм байна. Тэ? Энийг бурхан харддаг юм байна. Бурхан өөрөө тийм учраас нөгөө Библи хэлсэн шүү дээ. Угаасаа нэг жижиг юмд итгэмжтэй байх юм бол илүү ихийг чамд өгөх болно гэдэг. Үг чинь яг үнэн байгаа байхгүй. Гэрэлт амьд яриа. Тэгэл тэр үед магадгүй манай зочны хувьд за цалиндаа тааруулаад ч юм уу тий. Нэг дигшин гисгээл явж исэн бол тэр хүн 4 жилийн дараа ирээл чи энд байгаа мó. За сайн ажиллаарай тий. Тэгэл өнгөрнө шүү дээ тийм биз дээ. Би чамаа мэдх юм чи нэг сайн биш ч юм уу тий. За яг тийж хилдэггүй маа гэхэд дотроо тэгж бодоол гайл гаднаа за амжилт хүсье тэгэл өнгөрнө шүү дээ тий. Тэгэхээр чин юм чин заавал нөгөө өмнөх улбаан дээр явж идэг гэдгийг бид юусэн мартаж байна. Юм багаас чин сэтгэл тэгээд хайраар юмд ханднаа гэдэг чинь хамгийн чухал хизээш мартагдахгүй үр өгөөж нь бол байж л байдаг тийм ээ. Юм багаас эхэлнэ гэдэг мартаж болохгүй шүү дээ. Тэгэл одоохондоо жижигхэн байна тэгээ явж байгаад гоё болоод ирэхээр нь би өст амар хийнэ заа ингээд нэг жоохон дих гээд байдаг ш манай залуучууд ингээд харъя те ингээд гоё болох юм бол орноо те гоё болоод ирэх юм бол би өст ингээд өст яг үгүйнэ заа юу худлаа авахгүй юу ийм байгаад нь юмаа хийгээгүй ийм босныхын дараа хизээч байдаггүй худлаа л байдаг байхгүй. Тэгээ ийм байдлаасаа болоод өнөөдөр нийгэмдэр олон залуучууд ажилдаа байж чадахгүй байна. Одоо хүнд тоогдож чадахгүй байна. Би зүгээр шууд бизнесийн хэлээр яриа дээ. Хүнд тоогдож чадахгүй байна. Дарагдаа үнэлэгдэж чадахгүй байна. Дээшээ карьер ахиж чадахгүй л байгаа байхгүй. Тийм. Тэгэл тэр ахиж чадахгүй байна гэдэг. Карьер ахина гэдэг бол яг өнөөдрийн бид хоёрын ярьж байгаа юмны эцсийн зорилго карьер ахиулахын тулд бид нар ярьж байгаа биш л дээ. Гэхдээ л зүгээр эний үр дүнд ийм болдог байхгүй гэдэг. Янз бүрийн зүйлийг бид нар амьдрал дээр хүлээж авна шүү дээ. Тийм харин тийм байгаа. Тэгээд Библиэлд ч гэсэн ийм түүхүүд бол зөндөл байдаг л да. Жишээлбэл одоо Йосеф гэл Библийн нэг том итгэлийн баатрын одоо түүх бол байна тийм ээ. Төрсөн ах нар нь хүний 8 дүүгээрээ хүний 8 ичж байгаа шүү дээ. Хил дамнуулан зараад дүүгээ зарчиж байгаа тийм. Дүүгээ зарчдаг. Хүний нутагт айлын боол болоод очиж байгаа шүү дээ. Тэгтээ яасан? Айлын боол болчлоо гэж гонж готраагүй. Айлынхаа боолын ажлаа сайн хийсэн байхгүй. Тэгсэн чинь эзэн нь яасан гэхээр тоогоод нөгөөхий чинь яасан одоо даамал одоогийнхор бол менежерээрээ тавьчихж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яасан эзнийх нь эхнэр нь шудраг усаар түүнийг хорлоод тэгээд шоронд хийгээ ажиллаж. Шоронд ороод орсон хувь заяанда гомдохгүйгээр шорондоо сайн хоригдл байсан учраас шоронгийнхаа батайгаа менежер нь болчихсон. Хаа явсан газараа дэвшээд идэг те. Ерөөсө шоронд очиж дэвшчихдэг, айлын боол байсан ч дэвшчихдэг, хаана байсан ч дэвшчихдэг. Тэгэхээр энэс юу харж байгаа гэхээр хүн юмд ямар сэтгэлээр хандна. Тэрийг хүн эргээд амьдралдаа авч л байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэг хүмүүс ярьдаг шин ногоон гэрлэр энэ юу их ногоон гэрлэр гэл. Тийм л болж байна. Тэгэхээр нөгөө хүний ингээд нөгөө дэвшчихсэн амжилтанд хүрсэн амьдралын л хараад байдаг. Тэр хүн тэр амжилтанд хүрэхийн тулд өмнө нь ямар замыг туулсан бэлээ гэдгийг хүмүүс боддгоо штэ. Тэ. Тэр хүн чинь тэрэнд хүрэхийн тулд хүний хөл угаасан, гутал тосолсон, яадгийн шал угаасан, гокит угаасан бүх юм хийсэн байдаг. Тэгэхээр тэрийг алгасаад
шууд амжилтыг бодоод байдаг те. Хизээч тийм байхгүй шүү. Магадгүй олон хүмүүс яг иймэрхүү зүрх сэтгэлээр ямарваа нэгэн зүйлийг эхэлдэг баг. Гэхдээ яг явж байгаа нөгөө сэтгэл готрал эсвэл бууж өгөх ч юм уу. Яг тэр зүйл дээрээ ирээл зогсдог бахаа. Тэгээд за би ингээд чин сэтгэлээр яваад би ингээд бүр ингээд юмыг багаас нь эхлээд зориулаад тахт чи ямар ч үр ашиг юу ч миний амьдралд байхгүй байна. Одоо ингэж явснаас за замаа өөрчлөе. Сэтгэлээ өөрчлөе. Амьдрал надад ингэж хатуу хандж юм ч юм уу. Яг магадгүй юм цөхрөл гуниг одоо юм бууж өглтүүд байсан учраас өнөөдөр олон хүмүүс зүрх сэтгэлээ хайсан болов юм хайраа бас хайсан болов тий. Бас буруутах аргагүй л тий. Тий. Нэг талаасаа тийм. Тэгээд яг үнэхээр хүн сэтгэлээ зориулаа хийгээд байхад тэрийг харахгүй, ойлгохгүй тал бас байгаа шүү дээ. Тийм тохиолдолд яах юм гэж тийм. Тийм тохиолдолд тэр хүн одоо яах арга байхгүй тэр одоо байр суурийг орхиос өөр аргагүй байж болно. Тэр тохиолдолд тэр хүний хувьд бол сэтгэл үеиг байхгүй. Өөрийн буруугаас болж хийгээгүй. Өөрийн буруугаас болж тэр хүн тэгээгүй. Ямар ч байсан тэр хүн өөрхийн чадах хэмжээнд хамгийн сайнараа хийсэн. Тэрийг бурхан харж байгаа. Тэрийг тэнгэр харж байгаа. Тэр хүн тэр газар дэвшээгүйч бурхан түүнд өөр боломжийг өгч чадах л байхгүй. Энийг л бид өөрсдөндөө сануулж явах хэрэгтэй. Манай монгол хэлэнд монгол зүрх нь байгаа шүү дээ тийм ээ. Эдсэн ирүү хухаарч идүүлсэн бот ургана гэж. Тэгэхээр нөгөө эдсэн ирүү гэдэг чинь нөгөө ямаа нөгөө ботыг ингээл цэцэг навчин зулгаагаад мөчрийг хугалаад идээлэдэг. Эргээ ямаа өөрөө өгцөн ирүү нь хухаарцыг ивчилээдэг. Идүүлжсэн бот яадгүй хэдэн жилийн дараа гой болоод ургацсан байж лээдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бид нар бас энийг бас бодмоор байгаа байхгүй тийм. Өнөөдөр би шодрог яваад сайн яваад сэтгэлээ зориулж яваад би хохирцсон байж болно. Тэгтээ би хохироогоогүй байхгүй. Гол нь тэрэндээ бид урамтай байх хэрэгтэй. Би бусдад шодрог бас хандаг байхгүй. Шодрог бас хандуулсан болохоос би шодрог бас хандаг байхгүй. Тэгэхээр бурхан бол байдаг. Бурхан биднийг харж идэг. Тийм болохоор бурхан тэр хүнд бол дараагийн боломжийг олгодог. Тэр хүнд бол тэр хүн санаа зовх хэрэггүй. Яагтвэл тэр хүнийг хүн ойлгоогүй байж болно. Тэр хүнийг хүн хайрлаагүй байж болно. Гэтэ тэр хүн ямар ч байсан нэхлээгүй. Ямар ч байсан шодрог сэтгэлээрээ хандсан. Тийм учраас тэр хүн сэтгэл тайван байж болно. Яагтвэл эзэн тийм хүнийг өөр газар илүү өндөрт өргөж чаддаг. Харин хожим тэр хүнийг ойлгохгүй, дэмжихгүй байсан нөгөө хавчиж хягчсан хүмүүс хожим өөртөө амаа барьдаг. Тийм цаг ирдэг. Манай баг багт манай өвөө ярьдаг байсан. Санаа мот яван хатнаа гэж. Харин санаа сайтын заяа сайн гэж. Санаа мот яван хатна гэдэг үгийг би ойлгохгүйсэн байхгүй багтаа. Яван хатны хэрэг явж байгаа хатан бодогдоод болтгоо. Тэгээ нэг юм өндөр малгайтай 13 дугаар зууны мантгай цэцэн хатан шиг нэг юм өндөр малгайтай юм урт форматтай нэг хатан ингээ яваад байгаа юм шиг санагдаад. Санаа мот яван хатна юу гэсэн үг юм бол гэсэн одоо ойлгож байгаа байхгүй юу гэхээр яваанда хатнаа явах тусмаа хатнаа явах тусмаа ойлгоноо ухаарнаа эсвэл өөрийнх нь буруу ээжээ гэдгийг мэднэ гэж тийм. Тэгэхээр цаг хугацаа үнийг харуулдаг. Тэгээ өнөөдөр болохоор манай нийгэм юун дээр дэндүүх ач холбогдол өгöd байгаа нөхөр яг өнөөдөр л би ялж ивэл гэдэг юм дээр. Яг өнөөдөр л би урдуур дайраад орж ивэл яг өнөөдөр би энийг урдуур ороод тэгээд болчихж байгаа юм шиг. Тийм. Яг өнөөдөр би эндээс нэг илүү хитэн цаас олчвол яг өнөөдөр би ингэчихвэл гэтэл яваанда юу болох вэ гэдэг ерөөсө бодохгүй амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр манай нийгмийн сүрэл гэж би бодож байна. Энэ бол монголчуудын сүрэл. Тийм болохоор монголчууд энийг бас бодож амьдраасаа, маргаашаа бодож өнөөдөр хийж амьдраасаа. Тэгэхгүй болохоор дэндүү одоо юу гэдгийг өнөөдөр л би ялж, өнөөдөр л би нэр хүндэд хүрж, өнөөдөр л би бүгдийг эзэмшчихвэл өөрийгөө ялж байгаа гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл Библи хэлсэн шүү дээ. Хүн бүх дэлхийг олж авсан ч өөрийнхөө амийг алдах юм бол ямар их ашиг байлаа байна гэж тийм. Тэгэхээр одоо манай ингээд компани захирал найзууд ч гэсэн ингээд надаас зовлонгаа ярьдаг байхгүй. Төгөлдрөө найзаа, төгөлдөр пастраа гэж зарим нь тэгээд ярина тий. Манай сүмийн бизнес хийдэг хүмүүс ч надад ярьж байгаа байхгүй. Пастраа нэг хэцүү юм байна. Юу хүн ажилд авахаар хулгай хийгээд байгаа юм. Цагтаа ирэхгүй, цалингаа бухараа архитаад алга болчих ингээл ингээ яриад байдаг. Яа тэгэхээр зөвхөн өнөөдрөөрөө амьдраад байгаа байхгүй. Харин би өнөөдөр би юмдаа итгэмжтэй хандаа чин сэтгэлээсээ хандах юм бол маргааш би даамал болж болно гэдгийг бодохгүй байгаа байхгүй. Өнөөдөр л би эндээс нэг 5 цаасны ашиг авчи, илүү авчи. Өнөөдөр би хуураад нэг 10 цаас илүү авчи. Гэтэл тэргүй шодрог явсан бол маргааш нь 10 байтугай 100 цаасны илүү ашиг авах байсан байхгүй уулна. Гэтэл маргааш нь илүү их ашиг авч болох юмаа ухаарахгүй зөвхөн өнөөдөр 10 цаасны төлөө даргаа хуураад эсвэл ажилтаа үнэнч биш хандаад ажилласаа халагдчихж байгаа байхгүй. Үнэхээр харамсалтай. Зөвхөн өнөөдрөөр л дуусчих байгаа байхгүй энэ төр. Гэтэл тэр хүн өнөөдөр авах ёстой юм аваад юмдаа шудраг хандаад сэтгэлээсээ хандаад жинхэнэ одоо нөгөө Есүсийн хэлдгээр нөгөө хайраараа ингээд явцсан бол тэр хүн маргааш нь эсвэл нөгөөдөр нь одоо хизээ байдгийг. Тухайн үед хуурж авсан
хуураад авч болох байсан ашигаас хэд дахин илүү ашигыг амьдралдаа авдаг л байхгүй юу. Тэр л угаасаа ороод ирдэг. Тэр чинь бурхан өгдөг байхгүй юу хүнд. Энэ зарчмыг л бид нар ойлгох хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр 10-ыг авсан, дараа нь 100-ыг авсан. Энэ хоёрын л ялгаа. Тий, өнөөдөр би худлаа хэлээд 10-ыг аваад маргааш ажилласаа халагдах уу? Эсвэл би өнөөдөр шодрог байгаад маргааш би карьер дэвшээд би 100 цаас илүү авах уу? Аль нь ашигтай вэ? Тий. Тэгээд манай нэг дүү санаанд орчлоо л да. Тэр нэг газар анх орж явахдаа ресепшнээр орчихсон. Бүр үүдний жиж уюугаар тий угтагчаар. Гэтэл дараа нь тушаал твшээд 2 жил 3 одоо ингээд үнэнхээр сэтгэл хангалуун амьдрал нь ч гэсэн хангалуун сайхан амьдарч байгаа талаар бас бид нар ярилцчихсан байхгүй. Тэгээд түрүү нөгөө нэг ярьдаг шүү. Хүмүүс нөгөө гаднаас нь хараад шууд үнэлдэг, дүгндэг тий. Тэгээд ресепшнэр ороод дараа нь тушаал твшин гээл өөрөө ингээл анкет бүглөө шалгуулж ахт нэ энэ хүмүүс одоо чадах юм болоо да гэл хажуудлахын хүмүүс тэгж харж исэн гэж байгаа байхгүй. Гэтэл одоо өстө хинээш дагуулхааргүйгээр ийм чадвартай маш мундаг ажиллаа явж байгаа байхгүй. Тэгээ түрүүн ч гэсэн бас нэг дурдсан шүү дээ. Ингээ оюутнуудын жишээ байна. Сурдаг, сураад гардаг. Зөвхөн энэ мэрэгчлэр л ажиллана. Өөр юу ч хийхгүйгээд ингээд хүлээгээс сучдаг. Хүлээгээл. Тэгээл 1 жил, 2 жил, 3 жил ажилгүй. Тэгээ нөгөө сурсан мэдлэг нь мартагдаад ч юм уу тийм ээ. Яг иймэрхүү байдлууд хүрдэгэ. Хуульч эгч маань надад нэг өөрийнхөө анх хуулиар төгсчөөд хууль зүйн яамд ажилд ороод одоо дарагдаа бүрстэ аюулгүй тавагдчихсэн түүхээ ярьдаг байхгүй. За. Шинэ одоо төгсөж тэгээ хууль зүйн тал дээр туршлагагүй мэдээж тэгээ хууль зүйн яамд тухайн үед 90-ад оны их үед амьдрал хэцүү, цалин аюул бага, хэдэн мянган төгрөгийн цалинтай байсан гэдэг үлээ төр чинь их тийм бага цалинтай. Тэгээ хууль зүйн яамд шинэ одоо ажилтан болоод орсон гэж. Дарга нь өгөөгүй үүргийг одоо тэр хүн хийсэн юм л да. Яасан гэсэн чинь хагасаа бүтэн сайнаар яамны архивд маск зүүж ороод ч нөгөө нөл цаас байгаа учраас шороо тоос ихтэй маск зүүж ороод тэгээд сонин дээр гарсан бүх нөгөө тухайн үеийн хуйлуудыг эмхтгэж одоо нэг юм багц материал болгочихсон байна. Ерөөсө шинэ гарсан 7 хоног болгон л сар болгон л одоо сонин дээр ийм хууль батлагдлаа гэдэг 90-ад оны их үеэр чи эд одоо нөгөө одоогийн нийгмийн систем рүү орж исэн тэр үе чинь хуулиуд ингээд батлагдаа гарч тэрийг яаж хийсэн гэхээр сонингоос ингээд хайчилж аваад цаасан дээр ингээд дэвтэр дээр том юм дэвтэр авч чаад бүгдийг ингээд он сараар нь дараалуулаа наагаад ингээд хуулийн багц ингээд болгоод шинэ гарсан хуулийн багц болгоод нэгдүгürt энийг хийсэн гэж. Хоёрдугаарт нь ямар ажил хийсэн гэхээр бүх тэр хөл толгойн олдохгүй дээр дараа орсон байсан бичгүүрэнтэй цэгцэж тавьсан гэж. Ердөө л тэр. Тэгээд энэ рүү хинч ордоггүй байсан, энийг хинч хийдэггүй байсан. Яамны дарга яасан гэхээр их чимээ дэвшүүлж хэрэгсэн гэж. Юусе албан тушаал дэвшүүлсэн. Яагаад гэвэл хинч хийдэггүй байсан ажлыг амралтынхаа өдрөөр ирээд ямар ч илүү цагийн цалин нэхгүйгээр зүгээр л сэтгэлээсээ хийсэн. Тэр чин сэтгэл юм гоё байдаг. Тэгээд энийг хийчихвэл надад илүү цаас өгчих болов гэж бодож тухайд үнэхээр хийгээгүй. Яг л үнэхээр замбраагүй байна да гэдгийг хараад чинслээс ороод тэрийг хийцсэн. Энийг бицгцэлчих. Тэгсэн чинь дарга нь яасан гэхээр ерөөсөө маш чухал ажил юм хийл. Гэтэл энэнд яг үнэндээ мэрэгжил шаардлагагүй. Тийм ээ. Энэнд одоо юу гэдэг амар ухаантай байх шаардлагагүй байдаг тийм. Энэ хүн зүгээр сэтгэл байхгүй. Тэгэхээр сэтгэл байгаад хайр байвал нийгэмдэр бол өнөөдөр их олон юм шийдэгдэх гэдэг байгаа байхгүй юу? Айгүй энгийн штэ. Яагаад шийдэгдэхгүй байгаа юм? Нөгөө нэг карант гоожуулаад яагаад ус gooчихгүй гэдэг шиг. Цаана нөгөө юм байхгүй гэдэг штэ. Тийм ээ. За маш их баярлалаа. Битээрээ ярилцах хугацаа энэ хүрээд өндөрлсөн байна. Тэгээд үнэхээр чухал сэдвийг хөндөж өнөөдөр нийгэмд тэр дундаа өнөөдөр үзэж байгаа үзэгчдэд зориулаад үнэхээр хэрэгтэй бас үгүүдийг тэг гаргаж ирж өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан. Танд маш их баярлалаа. Тэгээд ажил амьдралд нь өндөр амжилтыг хүсье өрөө. Маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Бид нар хайр бол хөдөлгөгч хүчээ гэсэн сэдвээр нэлээд өргөн сэдвээр ярилцлаа. Магадгүй таны хувьд өөрийнхөө үзэл бодлыг бас илэрхийлмээр санагдсан баг. Тэгвэл дэлгэцээр гарч байгаа утас руу холбогдоод өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болно. Мөн Facebook гэрэл нэвтрүүлэг гэсэн пэйж байгаа. Ийшээ ороод зочлохоо бас мартаа өөрийнхөө үзэл бодлыг ч гэсэн илэрхийлж болно. Ингээд дараагийн дугаараар уулзцаая. Баяртай.